сайхан газар ингээд нутгийн усуудтай эрдэмтнгүүдтэй ингээд яага би бас би тэр програмдаар энэ Эмоко сангийн ярианы дараа намайг үг хөрөнгө өссөн байсан. Тэгээд одоо би тэр үгээ одоо товчлоод ганц хоёр үг хэлээд гэж бодож байна. Тэгэхээр говьд өсөлгөөч 1990-ад оноос 89 оноос гээд 90-ад оноос одоо бид нар яг хамтраад ингээд энэ намайг одоо сумын бас өдөрлөнд байхад сумын дарга байхад одоо ингээд говьд өслийнхэн гэдэг их олон хүний хүрэлцэнтэй одоо яста 3-4 автобустай 50 хүн ингэж яваад Монголын бараг бүх нутгаар яваад Баян хонгорын бүх сумаар яваад явж энд ирсэн байхгүй. Энд ирээд манай бас бүх баг энэ гадаадаар яваад ингээд ер нь эцэстээ одоо танаа энэ сумыг одоо ер нь сонгож авъя гэсэн иймэрхүү шийдэл төрсөн. Тэгээ одоо сум орны удирдлага тухайн үе тэрийг бол баяртай хүлээж авсан. За яагаад хүлээж авсан бэ гэхээр тэр үе бол яах хүнд үе байлаа. Картын бараанаас гараагүй. Сумын дарга нарын үүрэг бол өнөө картын хэдэн барааг аль болохоор дэвшгэн хуваар нэг хүнд 4 кг гурав сар олгодог. Нөгөө хүн манайх нэг хэд тусгай грамм хэдүү гаргалаа гэдэг. Энэ харин нөгөө гурилын хурцдаггүй. Тэгээд тэрүүгээр одоо гурилаан жахан хурцтай болгохын тулд одоо банкхан хийж өгдөг. Тэгээд тэрийг манай нөхдөд банкхангийн жилгээд нэрлсэн байгаа жишээ. Ийм л хүнд үйдэл одоо байсан юм а бид ажиллаж ирсэн. Тэгээд тэр үед энэ хүмүүс одоо энд ирээд говьд өсөл гэдгийг одоо тэгээд энд сонгож авах манай сумыг сонгож авсан одоо би бодоод байдгийг. Яагаад гэвэл да нэгдүгээр манай нутаг бол үнэхээр одоо тэр Монголын бүх нутгуудын дотроос ёстой түрүүний эрдэмтдийн ярьснаар ус адар нутаг дэвшилсэн хонга тусалсан ийм бас боломжтой нутаг юм. Өөрөөр хэлбэл судалгаа явуулахад Монголын нүүдлийн соёлыг, малчтын амьдралын технологиг аль газараас нь хараад үзэхэд бас төлөөлж чадах нутаг юм а гэж үзсэн болов гэж ингэж бодож байна. Нэгдүгээр. Тийм учраас энэ манай нутгийг сонгож судалгааны ажлыг явуулсан юм. Нэгдүгээр. За хоёрдугаар энэ төслийг санаачлагч одоо манай нутгийн Сормил усан бандан гэдэг тэр хүн болвол энэ говьд төслийг одоо манай энэ нутагт Баян хонгор хэрэгжүүл энэ ажлыг бол одоо санаачлагч хийсэн. Тэр хүн бол 90-ад онд 90-ад бас би нэг уулзсан юм аа нэг үг. Тэгээд надтай уулзлаа. Тэр хүн тэг яг бид нэг 3 үг солиод нэг хоол хамт идээд ингээд явж ирсэн. Тэгээд би бас настай нэг юм бодож байгаа. Тэгээд одоо бас гадаадтай бол нутаг сумаа нэг холбомоор байдаг. Бас энэ чигтээ нэг холбоо давтаад бас санаа байна гэж юм ярьсан. Тэгээд тэр санааны нэг нь бол бас энэ говьд өсөл бас байсан байна гэж би бас ойлгосоо. Тэгээд ийм учраас ингээд энэ хүмүүс бол тэр олон одоо шинжилгээний одоо эрдэм шинжилгээний гол чиглэлээр юу судалт юм гэхээр энэ Монголын одоо нүүдлийн соёл малчин хүний бүх аж амьдрал. Гэхдээ энийг өнөө нэг цаасандаар юм уу одоо ямар нэг юмас эднэрүүд хараад яаж судалсан бэхэн зэрэг ингээд энэ одоо том групп яваад тэрний дараа 5-6 хүн энд үлдээд гэрвэрээд малчин айлын гадаа буугаад нэг жил шихэн болоод гэхдээ тэр малчин хүн ямар л ажил хийж байна, ямар хоол ундж байна, ямар гэрт амьдарч байна, ямар ажил хийж байна. Энийг одоо өглөөнөөс хаваад ороо бүх үйл ажиллагааг нь өөрийн биеэр хийгээд хон хариулаад явахад нь дагаад цог явчихдаг. Тэгээд одоо тэр малчин усанд явбал хамт явчихдаг. Ингээд одоо бүх үйл ажиллагааг энэ одоо энэ хүмүүс бол судлаад судалсныгаа одоо бичиж яваад зурглаад ингээд судалсан байгаа юм. Тэгэхээр энэ хүмүүсийн тэгээд дараа нь бол ном гэсэн тоноо гаргасан олон илтгэл тавьсан юм. Тэгэхээр энэ бол Монголын одоо нүүдлийн соёл гэдэг нэг дэлхийн нийтэд одоо харуулсан богдсон гэдгийг бид олон улсын хэмжээнд танилцуулсан, таниулсан одоо тийм авьяатай хүмүүсээ гэж бас тодорхой бодож ингэж явд юм аа. За тэгээд тэрнээс гадна эдгээр энэ хүмүүс байна бас тэрнийхээ зэрэгтэйгээр одоо тэр
соёлтой одоо хуучлаар бидний ярьдаг байсан өрн том орны одоо нийгмийн бидний одоо байгуул ингээд шинэ нийгмийн одоо ямар ч мэдлэггүй ямар ч тийм ойлголтгүй байсан энэ нутгийн ард иргэд тэр чадвар нь яахан саяын гэгээр оюун санааны хувьд өөрсдийн биеийн үлгэрлэлийн хувьд бас хамаагүй тос үзүүлж байсан гэдгийг бас хэлмээр байна л да. Тэгээд тэр юмнуудыг судлаад үзэхэд тэр хоёр том бэлчээд Латин том байна гэдгийг олж харсан байна. Яасан гэвэл ингээд нэг хэлмэлтгээр ингээд тохон байгуулсан юм хараад байна. Шалтгааны хасаар ямар таараа болсон ямар юу Чимэг. ямар нэг хэлбэл хоорондоо нэг байна. Энэ нь ямар хэлбэр вэ? Хорчоо гэдэг юм байна. Тэгээд хорчоо байгууллагууд яасан гэдэг хамгийн тэр юм болов яриад андер бонтноо яриад үзсэн нөхцөл юм маш сайн. Тэгээд хорчоо байгууллагууд юм байдаг юм ба дүр мөрний нотгоо өөрснөө бодохроо юм ингээд тохиолдол ингээ хорчоо байгууллагууд. Дараа нь ямар үгшээ байсан гэхээр тэр одоо 80 90 км-ийн цаанаас жижигхэн одоо 3 дугаар анги 7 дугаар ангийнхаа хүүхдийг сумын төврөө аваачаад байранд өгчдөг. Нөгөө хэдэн малаа яах вэ? Өнөө 5 гушуу малтай болсон улс чинь. Тэгээд 5 гушуу малын чинь одоо яг нэг дор байгаа хүн мал нь гэхэд бас малчин бэрхшээлтэй. Малын нотог бас өнгөр юм таардаг. Тийм учраас одоо нөгөө хүүхд чинь нэг нөгөө хүүхдээ хараа сумын төв дээр нэг юм болчихсон. За ингээд ерөөсөө болохгүй. Тэгэхээр зэрэг харин дэрэгдэн сургуультай байвал энэ жижиг хүүхдүүдийг тэмцэж сурдаг юм сургаж болох юм байна. А нөгөө тэгвэл тэр гэртээ байж байгаа. Өдөр нь бичээдээ суучаад ороо одоо малынхаа дэргэд аав ээжийн дэргэд малаа тугаа явах юм бол энэ хүүхдүүд явандаа энэ одоо төөрөд байгаа малчин хүмүүсийн тэмцэж одоо нөхөн хангалттай ирээдүйн ажил агшин одоо энэ дотроос гарчаас болох юм байна гэдгийг бол олж хараад тэнд баг сургууль байгуулъя гэж санагдав. Тэгээд миний бие англи засагтайг борлуулалтаар зөвхөн тэрэн дээр харагдчихлаа. Ингээд ярилцаад зөвшөөрөөд сургуулиас болсон юм нөгөөд ингээд сумын засагтайгаар шийдвэр гаргаад ингээд сургуулийн байгууллага. Дан ийм мэтлэр одоо ингэж болсон ингэж ажиллаж байсан. Тэгээд олон зүйл байгаа. Тэр болгоныг бол яриад явах. Манай мачта одоо сумын хашааны төлөөлөлтүүд чинь аваачаад одоо Япон улсын дээр таантаа засганы одоо үйлчлэгтэй танилцуулаад тэнцээ хоршоо тэр Японы энэ тэнцээс хийсэн одоо улсын симпатиуд хон байгуулаад тэр Япон улсын олон төлөөллийн улсуудыг танилцуулаад бид нар бас энэ дээр очиад ингээ хамтарч яриад ер нь хоршоо гэж ингэж яах юм. Ингэж ажиллаад одоо энэ төвлөрсөн зүйлүүд бодлоо тохиолдолтой байна гэдгийг бас ингэж ярилцж байсан. Тэгээ хамтарч ажиллах гэрээ хэмжээл байгаад. Ийм л одоо төвхтэй байдаг наад захын жишээ юм аа. Тэгээд яг нэмээд тасан бодосоо яг тэр оногтой одоо яг дараагаар нь одоо энэ ажлыг яг шууд ажил гаргаж хийсэн юм. Тэгээд тэрнээс нэгэ олон жил одоо ирсэн юм Монгол гэрээ судалгаагаа хийхдээ баяжуулаад ингээд явж байсан. Ийм хүн байгаамаа. Тэгээд энэ одоо доктор уусаа хийсэн. Тэгээд одоо нэг онцлог юм энэ судлаачид чинь сумын дарга би тэр одоо 100 уулын нэг хайрд очиод хүүхдээс нь хадаад өвөгийг өгөх байна. Нэрийн нэг зүйл тэр адийн сургууль нөгөө хүүхд баг хүүхд тэр дунд тэр дараачаас хэлбэр анги юу сумын удирдлагаас илүү мэдлэгтэй болсон байсан. Тэгээд одоо ингэж юмыг судлах гэдэг чинь ингэж судалдаг юм байна. Амьдралаараас нь судалдаг юм байна. Тэгж байж үнэн бодтой юм гарч ирдэг юм байна гэдгийг бас харуулж ирсэн. Хүмүүс гомаа тэгээд
Тэгээд одоо өөрснөө бол дуслаа гэж. одоо нэг сургууль байх чинь нэгдлээ. тэр чинь хоёр машинтай. Тэгээд одоо нэг хагас үгүй сайд сумын төрөг хоёр машинаа